улс орон яг цаг өөр нөхцөл байдал за тэгээд өөрсдийн одоо нийгмийн төлөвшил хөгжил дэвшил одоо тэгээд янз янзын шалтгаанаас болоод өөр тоотой боловч хамгийн сайн стандартыг хэрэгжүүлж байгаа улс орн эргээд харахаар дандаа хамгийн өндөр хөгжилтэй улс орнууд л байна. Монгол улсад 6500 гаруй стандарт. Стандартын тоондоо биш хэрэгжилтийн үр дагавар маш чухал асуудлууд байна. Герман улс яагаад өгчсөн Герман стандарт гэдэг дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн байна. Бүх зүйл нь эрэм дараатай эзэн додонтой эргээд хариуцлага тооцох тогтолцоотой. Герман жишээ нэг байрны цонхыг хөдлөхөд хүртэл стандарттай байх жишээний байдаг юм. Тэр нь өөрөө барилгын аюулгүй байдал, тэрний цаана тухайн орсон суугчдын аюулгүй байдлын асуудал яригддаг учраас. Чанар стандарт хэмжүүрийн улсын хороо гэдэг байгууллага байсан. Улсын үнийн хороо гэж байгууллага байсан. 75 оны 1 сард энэ хоёр байгууллагыг нэгтгээд үнэн стандартын улсын хороо болгосон. Стандартыг мөрдүүлдэг, стандартыг баталдаг, тэр битгийл одоо үнийг хүртэл тогтоодог юм байсан. Тэр энэ стандарт хэмжилт зүүн газрын 100 жилийн хой гэдэг бол Монгол улсын хөгжлийн 100 жилийн хой. Тэр энэс бид маш олон зүйлүүдийг хэрэгжүүлж олж харах ёстой. Энгийн юм шиг хүртэл хамгийн чухал зүйлүүдэд хамгийн одоо шаардлагагүй байдалчил байдаг зүйлгээд хит жижиг зүйлүүдгээд орхицсон учраас тэр нь өнөөдөр бидний хамгийн том амьдралын аюул занал болсон. Хамгийн том эрсдэл болсон.